Зөвлөмж 19. Мэргэжлийн компани сонгоход анхаарах зүйл. Мэргэжлийн компани байгууллагаар санхүүгийн тайлангаа гаргуулах давуу тал. Таны болон танай компаниас гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримт бичгүүдэд үндэслэн нягтлан бодох бүртгэлийг алдаагүй зөв хийх, таныг хяналт шалгалтын байгууллагын өмнө буруу тайлгансан, буруу бүртгэл хөдөлсөн гэдэг асуудлаас ангид байлгана. Олон байгууллагын нөхцөл байдал, кейс, алдаа оноо болон тулгарсан асуудлуудыг бодит практикаар мэдж байгаа. Өөрөөр хэлбэл та болон танай санхүүгээс илүү олон кейсүүдийг мэдж байгаа учраас таны санхүүгийн тайлан гаргах, бүртгэл хөдлөхөд илүү мэдээлэл, мэдлэг сайтай байна. Компаниуд ихэвчлэн асуудал тулгархаар хэнийг нь найз нөхөд хамаатан садангаас асууж аман зөвлөгөөнд тааруулж ажилласан буруу тал их байдаг. Тэгвэл танд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн компанид нэгдүгээрт тухайн асуудлаа мэдж байгаа мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллах хүмүүс байдаг. Хоёрт танай нөхцөл байдал кейс дээр хувь хүн нягтлангийнхаа хувьд биш байгууллагын өмнөөс ажиллаж буй учраас компани хариуцлага хүлээх давуу талтай. Нягтлан бодогч солигдсноос үүсч гардаг нягтлан бодох бүртгэлийн болон санхүү, татвар, тайлагналын эрсдлүүд байхгүй болно. Хууль, журам, дүрм, эрх зүйн зохицуулалтуудыг мэдээгүйгээс хяналт шалгалтаар акт, торгууль тавигдах, алдаа хийх эрсдлээс ангид байна. Ямарваа нэгэн асуудалд нь таны өмнөөс төлөөлөн ажиллах чадвартай мэргэжлийн байгууллага байна гэж бодож болно. Гэрээндээ харин үүрэг хариуцлага сайтар тусах хэрэгтэй. Танай компани дотоод үйл ажиллагаанд оролцохгүй, ажилтнуудтай тань дотн харилцахгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр танай ажилтнуудын гаргаж өгсөн бичиг баримтыг үндэслэн тайлан тооцоогоо гаргаж санхүү татварын тайлагналыг хийж буй учраас танай ажилтнуудад бас шаардлага тавьж ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл танай ажилтнуудын хариуцлагагүй ажиллагаа, алдаа дутагдлыг хэлж шүүмжлэн засаж залруулахыг шахаж шаардна. Учир нь санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх гэдэг хариуцлага тэд хүлээж буй юм. Тэгэхээр хамтдаа нуун дарагдуулах, мартагнуулах алдаа болон санаатай үйлдэлээс сэргийлэх давуу талтай. Гэрээгээ харин маш нягт нямбай, үүрэг хариуцлага тодорхой зааж хийх хэрэгтэй. Сул тал. Танай өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаанд оролцохгүй, хяналт тавьж чадахгүй. Танай компаниас гаргаж өгсөн бичиг баримт, анхан шатны баримттаар үндэслэж санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайлагналыг хийн. Иймээс танай дотоод үйл ажиллагаа замбраагүй, цэгцгүй авилт тэр хэрээр замбраагүй, цэгцгүй мэдээлэлээр үндэслэн тайлангаа гаргана гэсэн үг. Таны өгсөн мэдээллийн хүрээнд зөв тайлан гаргасан үгүнхээ хариуцлагыг хүлээх болохоос биш, танай байгууллагын дотоод байдал сайн муу байгааг мэдж сайжруулах үүрэг тэд хүлээхгүй. Өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй учраас нягтлан бодох бүртгэлийн үндсэн ажил, зарчим болох гүйлгээ тухайн гарсан цаг мөчтөө бүртгэгдэх, тайлан тооцоо тулж нийлэх байдал алдагдаж. Нягтлан ирж тайлан гаргах үед бүх ажлыг овооруулж нэг мөрө бүх бичиг баримтаа цэгцэлж цаг алдах эрсдэлтэй. Ингэж цаг алдсан ч гэсэн тайлан мэдээг тодорхой хэмжээгээр гаргаад тайлагнчихна. Гэтэл санхүүгийн соёл, цахилга бат, дэг жаяг танай байгууллагад сууж өгөхгүй юм. Тиймээс гэрээгээ сайн хийж тухайн байгууллага нэг удаа тайлан гаргаж өгөөд явах биш, тухайн байгууллагын ажилтнуудыг чадварчуулах, сургаж хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж бий эсхийг заавал судлах хэрэгтэй. Тухайн компани ч гэсэн хүмүүс ажиллаж байгаа учраас хүнээс хамаарсан эрсдэл бий болох магадлалтай. Хичнээн мундаг туршлагатай түүхтэй олон сайн харилцагчтай компани ч гэсэн танахыг хариуцсан хүнээрээ танах өөрсдөө аваад ажилуулж болохоор хүнийг томилж ажилуулах юм биш байгаа. Маш олон том компани дамжаад санхүүгийн ажил хийж байсан ч гэсэн танай компани шиг компанид хөрсөн дээрээ буусан ажил хийж байгаагүй юм биш байгаа. Энэ бол бодох л ёстой зүйл бөгөөд мэргэжлийн компанитай ажиллахдаа тухайн байгууллагыг төлөөлж танахыг хариуцаж ажиллах ажилтны анкет, ажил мэргэжлийн туршлагыг заавал тодруулж мэдээлэл авах, тухайн ажилтныг ойр ойрхон солихгүй байх зэрэгт анхаарал тавьж шаардах хэрэгтэй. Энд хамгийн чухал нь анкет дээрх зүйлээс илүү танахтай ижил төстэй байгууллагад байдаг асуудал, тулгардаг нөхцөл байдлыг мэддэг, тийм байгууллагад юуг анхаарах ёстойг мэддэг хүн байх нь чухал юм шүү. Ажлын байран дээр ирж ажиллахыг шаардах. Энэ нь бүтэн цагаар биш юм. Яг тайлан мэдээлэл гаргах үед нь өөрийнтэй ажилтнуудтай хамт сууж, хамт мэдээлэл солилцож тайлангаа гаргах, санхүүгийн бичиг баримтуудыг компаниас гаргаж авч явахгүй байх, имэйлүүдээр болон электроноор дамжуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Учир нь тэр хүн тэнцгсэн хүн. Тухайн байгууллагаа төлөөлж танахтай харилцаж буйж гисэн байгууллага орхиод ажлаас гараад явчих магадлалтай. Иймээс нэг өдөр танайхаа мэдээллийн нууцлалаа алдсан. Бүр санхүүгийн бичиг баримтуудынхаа эхийг байхгүй болгоход хүрвэл яах вэ гэдгийг бодож байгаа нь буруу биш юм. Цаад байгууллага тань түүнийг ойлгох ёстой.
Нууцлалын гэрээг маш сайн хийх. Санхүүгийн бичиг баримт гэдэг бол тэр чигээрээ байгууллагын нууц мэдээлэл явж байдаг. Хийгдсэн гэрээ контракт, үйл ажиллагааны орлого, авлага, өгүүлгийн харьцаатай түншүүд болон хөрөнгө оруулагч борлуулалттай холбоотой мэдээлэл. Тиймээс нууцлалын гэрээ, бичиг баримт мэдээлэл солилцох зарчмаа маш сайн анхаарч тохиролцоорой.